Сэлбэдэд төв дээр бол Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлсэн төслөөр бизнес инкубатор, цэцэрлэгүүд, дулааны станц Азийн хөгжлийн банкны төсөл бол маш амжилттай хэрэгжиж байгаа ингээд дуусахаар явж байгаа. Баян шууд дэд төв дээр бол бас дахин төлөвлөлт хийгээд Азийн хөгжлийн банкнаас энэ дэд үтц болон нийгмийн дэд төвүүдийн бас төсөл хэрэгжээд 90% та дунджаар явж байгаа. Дэд үтцийн ажил 100%, за гадна тогтчлын ажлууд бол 70% та явж байна. Дээрээс нь 76 айлын орон сууц 50% та цэцэрлэг түрээлэн спорт зохицолбор бол дууссан. Нийт 462 өрхийн 1717-ны орон сууцны барилга угсралтын ажлыг дуусгаад ингээд Баян шууд дэд төвийн маань ажил бол ингээд үргэлжлээд явж байгаа. Баян шууд дэд төв дээр ийм спортын зохицолбор маань ашиглалтанд орсон. Дам даржаа дэд төвийн бүтээн байгуулалтын ажил бол үргэлжилж байгаа. 63 мегаваттын дулааны цэцэрлэгээ станц бол баригдаж байгаа. Ажил явцныг 40% хүртсэн. Яндангийн ажил бол дууссан. Та бүхэн бол хойно харж байгаа тийм ээ. Дунд оврын дулааны цэцэрлэгээ станцын ажил бол ер нь дуусж байгаа. Тэгэхээр дам даржаагийн дулааны цэцэрлэгээ станц дэд үтц энэ 2026 оны 10 сард бүрэн дуусчаар бид нар сэлбээс хойшоо дам руугаа газрыг чөлөөлөөд дахин төлөвлөлтөд оруулаад яг сэлб хотын зохион байгуулагч газар чөлөөлтийг хийгээд цаашаа ингээд тэлээд явах юм боломжийг бүрдүүлж байгаа манаас ач холбогдолтой юм дулааны цэцэрлэгээ станц бол ажил бол ингээд 40% та явж байна. А бусад инженерингийн дэд үтцийн ажлууд ойролцоогоор нэг 80% та явж байгаа. Заримуд нь бол дууссан. Бид нар 2026 онд энэ дэд төвүүдийн ажлуудыг бол бүрэн эцлээд дуусгаад Азийн хөгжлийн банкаар энэ гэр оруулалтыг орон сууцжуулах гэдэг төслийн одоо нэгдүгээр үйлчлэлийг бол ингээд дуусгаж байгаа. Тэгээ бид нар Азийн хөгжлийн банктай ярьж байгаад дараагийн үйлчлэлүүдийг бас эхлүүлэхээр бол ингээд төлөвлөлөөд хэлцээрүүд бол явж байгаа.